За математик 3 дугаар анги онцөг. Хичээлийн зорилго бол онцөг түүнийг ангилан нэрлэж сурнаа. Геометрийн нэр томьёог сэргээн санацгаая. Хавтгай дээр байрласан цэг. За шулуун гэж хавтгай дээр орших төгсгөлгүй, чиглэлгүй шулууныг хэлнэ. За хоёр цэгээр тусгаарлагдсан шулууны хэсэг нь тодорхой хэмжээтэй зүйлийг хэрчим гэдэг. Тодорхой нэг цэгээс эхлэлтэйг цацраг гэж нэрлэдэг. Нэг цэгээс эхлэлтэй хоёр цэцэргийн хооронд үүсэх хавтгай хэсгийг өнцөг гэж нэрлэдэг. Уншихтаа А эсвэл өнцөг ВАЦ гэж уншдаг. За онцгуудыг нэрлэн уншицгаая. А, В, С өнцөг байна. За энэ өнцөг нь 90 градусаас бага бол хурц өнцөг болно. За ВО, А өнцөг байна. За энэ бол 90 градусаас их учраас мохоо өнцөг болно. За ЦАО өнцөг нь 90 градус буюу тэгш өнцөгтэй байна. За 180 градус бол дэлгэмэгэл өнцөг болно. За онцгийг АВ, С, ЦАО, ВОА гэж уншиж болно. За дараах асуултанд хариулцгаая. Өнцгийн градусын хэмжээг юугаар хэмждэг вэ? Квадрат дүрс нь тэгш өнцөгт мөн үү? Яагаад? Квадрат дүрс нь зөв дүрс мөн үү? Яагаад? Зөв олон өнцөгт зөв дүрс гэж нэрлэсний учир нь юу вэ? Асуултнуудаа уншаад хариултаа бодоорой. За хамтдаа харцгаая. Өнцөг хэмждэг багажийг транспортир гэдэг. За квадрат дүрс нь тэгш өнцөгт мөн. Яагаад гэвэл 90 градусын өнцөг үүсгдэг. Квадрат дүрс нь зөв дүрс мөн. Яагаад гэвэл бүх тал нь тэнцүү байдаг. Бүх талууд нь яг тэнцүү байдаг учраас зөв олон өнцөгт зөв дүрс гэж нэрлэдэг. Дараах асуултнуудад хариулж зөв харгалзуулъя. Цагийн зөв, минутны зөв, яг 10 цагийг заавал ямар өнцөг үүсэх вэ? Хариултуудаас хараарай. За хурц өнцөг үүснэ. 2. Цагийн зөв 12 цаг 15 минутыг заахад ямар өнцөг үүсэх вэ? А, Б гээ хариултаа сонгоорой. А буюу тэгш өнцөг үүсгэнэ. 3. Цагийн зөв 5 цаг тэг минутыг заахад ямар өнцөг үүсэх вэ? Мохоо өнцөг үүсгэнэ. За 4. Цагийн зөв 15 цаг 45 минутыг заахад дэлгэмэл өнцөг үүсгэнэ. Өнцгтүүд байна. Бүх талууд болон бүх өнцгүүд нь тэнцүү олон өнцгтийг зөв олон өнцгт гэдэг. За зөв гурвалжин байна. Зөв дөрвөлжин байна. Дөрвөн өнцгт байна. Зөв 6 өнцгт байна. За зөв 7 өнцгт байна. Зөв 6 өнцгт байна. 8 өнцгт байна. Зөв 5 өнцгт байна. За аль дүрс нь зөв бэ? За зөв дүрс мөн үү? Мөн байна. За зөв дүрс мөн байна. Зөв дүрс мөн байна. Зөв дүрс мөн байна. Зөв 6 өнцгт байна. За энэ биш байна. Биш байна. За мэддэхгүй байгаа өнцгийг олцгоё. Мэдэгдэж байгаа хэсэг нь 35 градус байна. Нөгөө өнцгийн градусыг хэрхэн олж болох вэ? Дэлгэмэл өнцөг 180 градус байдаг учраас 180 градусаас мэдэгдэж байгаа өнцгөө хасах юм бол мэдэгдэхгүй байгаа өнцгөө олж болох нэ.
мэддэхгүй байгаа өнцгийг олцгоё. 90 градусын өнцөг байна. Дэлгэмэл өнцөг 180 градус учраас 90 градусаа хасах юм бол мэддэхгүй байгаа өнцөг маань 90 градус болох нь байна. За хичээлээ дахин давтан үзээд баттгаж бодлогуудаа тэмдэглэж аваарай.